Арнолдо ажиллаж үгүй ойрын төлөвлөгөөч үгүй байсан ба итгэл найдвар нь бүдгэрч байлаа. Түүний өнгөрсөн үеийг харуулах мэт шивээстэй гарна түүний утсан дээр гарч ирсэн залбирлын сурчлагыг хараад хэсэг чангарав. Түүний гайхшруулсан зүйл гэвэл химэл оюухан биш, жинхэнэ хүн хариулж байв. Түүний утсан дээр гарч ирсэн залбирлын сурчлага Мичиган мужид 7 хоногийн турш 24 цаг тасралтгүй хариулж байсан энэрэнгүй Adventist Connect залбирлын багийн гишүүд байсан юм. Тэдний залбирал урам зориг өгсөн үгс нь амьдралыг тэтгэх найдвар болж байв. Тэрхүү сурчлагаа Арнолдог ойролцоох сүм рүү хөтлөж тэр сүмд Арнолдог хэцүү байдлаасаа гарахад тусалсан халамжтай гишүүн Лизатай уулзсан юм. Арнолдо удаан хугацаанд анх удаа хэцүү нөхцөл байдлаа бусдаа хуваалцах аюулгүй мэдрэмжийг авсан нь энэ байв. Харин өнөөдөр тэрээр сүм тогтмол явж, Библийг судалж, баптизм хүртэх бодолтой байгааг нь. Арнолдогийн түүхэнд хэвлэл мэдээл, медиагийн хүч ба сүмийн гишүүдийн чухал үүргийг харуулж байгаа юм. Мөн Бурхан бидний үйлчлэлийг хэрхэн ашигладгийг харуулсан сайхан жишээ билээ. Бурхан биднийг эхлээд ивэдэг тул бид түүнд мөрөгдөг. Дараа нь Бурхан эдгээр хөрөнгийг Арнолдо шиг хүмүүст хүргэхийн тулд авч ашигладаг. Та өргөлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу орон нутаг, бүс, олон улсын хэмжээнд өргөл өргөх үед таны өргөл дэлхийд даяар тархаж олон хилтс, номлогчид болон Adventist Connect зэрэг сайн мэдээний төслүүдэд нэгэн зэрэг хүрэх болно. Цахим залбирлын хамт олон 24 цагийн турш 7 хоног бүр хариулт өгч Арнолдо шиг мянган хүнд хүрч байгаа. Бид 11 болон амлалтын өргөлөө буцааж өргөх үедээ үргэлж өөрсдийн хүслийн хадагт Бурхныг нэгдүгээр тавих болтугай.